солилцох ажиллагаа 7-р сарын 24-нд болтол Бохот, Улаанцав хот, Ордос хотод явагдав. 50 хоолой 2 эргийн 20 гаруй жуулчлаарынхан 3 хотоор тойрон үзэж, Өвөр Монголын соёл иргэншил болон аж улсын хөгжилтийг ойлгожээ. 7-р сарын 28-ны өдөр өмнө материал цуглуулах болох Ордос хотын соёлын аж улсын хурууланд хүрч Өвөр Монголын төв соёлын хөгжилтөд хотын шилэн талнууд Балт хошмын гарал сангийн заргаар тойрон сурвалжилж Өвөр Монголын одоогийн соёлын улсын хөгжилтөнд байдлыг ойлгон залуучдын өнгө үзэмжээ сонирхож гарал сангаар эсрэг жилийн засах энэ гол зөвцүүлэн хөгжүүлэх арга барилыг ойлгож соёл иргэншил аж улсын хөгжилт эсрэг жилийн сэргийлэн засах амь ухаан засалт хямал оюун зэрэг олон талаас Өвөр Монголын хөгжилтийг гүйцэтгэж ойлгосон байна. Төвчнүүдээс сонсгоё. 2023 онд орон хотод цааш асуулт замын хөр төвшин байрнаас нэмэгдэлтийн үргэлж 500 км хэрэгжүүлж 7-р сарын дунд 1215 км атлетик хийж 992 км атлетик дуусгах жилийн өөрийгөө хавсан байлаа. Өөрчлөгдсөн 2026 оны бохолсон Жодо бүхийн хувь хуримтлах улсын Жодо бүхийн хувь хуримтлах хуралдааны Шинжаан мөртөд хуралдаанд Шилангол аймгийн Шулуун хохоо шөнийн шударга 27 секундэд илж эрэгтэй нийл хуралдааны дугаалангийн 73 кг-ийн дэсэг монголуулж хүчин чадлыг гайхуулсан байна. Одоохондоо байнгын хотод бор тохиол услалтын орон тарьсан 33 том гаруй буудаага бүхнийг хадаж хурав. Одоо ерөнхий амлалтын бараг 3 өншөр 2000 тонныг хүрэх болно. Эдгээр засаглалын уулах жалтан далай замдангой Европын хянагч үсгэлэн ерөнхий хянагч бүргэд